Эр хүн битүүмжилсэн лабораторид болгоомжтойхон орж ирэв. Шалан дээр 5 авраг хүр хорхон бүрхүүл атирч хөдлөн байлаа. Хин ч үүнийг төсөөлсөнгүй. Тэр авраг бүрхүүлүүдийн дотор боожиж байсан шав жимтэн биш. Харин царайлаг төрхтэй тэгш сайхан биетэй хүмүүс байв. Үзэсгэлэнт хор. Ийг үргэлжлүүлэн үзээрэй. 5 дугаар анги. Үйл явдал өмнөх ангийн төгсгөлөөс шууд үргэлжлэнэ. Нэгэн эмэгтэй өөрөө хурч ирэв. Тэр өөрийгөө олон хоног алга болсон Жордан гэв. Агент Куперийн царайд сэрэмж дүүрэн байлаа. Нүдний өмнөх эмэгтэй биеийг галбирч бай төрх царайч байв. Жордантай тэнгэр газар шиг ялгаатай байв. Жорданы бичиг баримтыг биедээ авч явсан ч тэр түүний үгэнд итгэж чадсангүй. Тэр эмэгтэй зөвхөн тэр хоёрын мэдэх жаахан нууцыг хэлж өгөх хүртэл бүр Куперийн шархны учрыг ч хэлж өгөв. Нүд хуурч болон харин сонссон нь үнэн байлаа. Тэгж байж Купер итгэхийн аргагүй үннийг арай ядан хүлээн зөвшөөрөв. Дүр зураг Нью-Йоркийн харанхуй булан руу шилжив. Нэгэн царайлаг залуу тансаг шөнийн клубт орж ирэв. Тэр шүнжин дураараа цэнгөв. Эцэст нь тэр туйлдан гэртээ харив. Гэтэл нэг нүдэд асуурчин. Жирэг дагуулсан түүнийг аль хэдийн удтал хүлээж байжээ. Энэ хоёр дэлхийн олон хотыг дамжин нисэж, үзэсгэлэнт хорийн тархалтын хэлхийг цэвэрлэж явсан аж. Нүдний өмнөх энэ царайлаг залуу 2 сарын өмнө данхар тарган залуу байв. Нэгэн эмэгтэйтэй учирч вирус халтснаас хойш тэр оронгоороо өөрчлөгдөн амьдралынхаа оргилд гарчээ. Ганцхан өнгөрсөн шөнө тэр вирусыг 4 хүнд тараачихсан байв. Нэг нүдэд болон Жери тэр даруй шөнөөр хөдөлж тэр 4 боломжит халдвар тэгчийг намд аржээ. Үгээ хэлмэгцээ тэр хайч гаргаж ирэв. Тэгээд тэр залуугаас үннийг шулуухан хэлхийг шаардлаа. Өөрчлөгдснөөсөө хойш хэдэн хүнтэй биеийн шингэнээр хавтцснаа хэл гэжээ. Яг энэ үед дарга байрнаас дуудлага ирэв. Нью-Йорк дахь үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд амьд халдварын дээж илэрчээ. Нэг нүдэд тийшээ яаралтай очиж зохицуулах хэрэгтэй болов. Нэмж хэлэхдээ тэр онцлон сануулв. Холбооны мөрдөх товчоо хэрэгт аль хэдийн оролцсон гэж. Тэдний дунд Купер гэдэг агент түн яриугтай байлаа. Харин гол хүн Купер аюул ойрцсныг огт мэдсэнгүй. Тэр үедээ тэр Жордантай Лааны гэрэлтэй оройн хоол идэж байв. Жордан нэлээд удсны эцэст саяхан туулсан хачин явдлуудаа аажмаар ярьж эхлэв. Тэр шөнө кофений газар царайлаг залуутай санаандгүй учирсан. Тэр огт сэрэмжгүй байхдаа үзэсгэлэнт хорийн халдвар авчээ. Түүний царай зүс бие галбир оронгоороо өөрчлөгдсөн. Харин нөгөө залуу сураггүй алга болов. Эхний төгшөөр төөрөгдлөө давсны дараа Жордан бүр өөрийн шинэ биеийг биширч эхэлжээ. Нэгхэн хоромд тэр бүр цоо шин өөртөө дурлчих шахав. Учир нь ийм өөгүй царайтай гадагш гарахад хаан ч очсон бүхний харц дээр тусна. Бараг шүтүүлж буй мэт мэдрэмж төрнө. Энэ хугацаанд тэр хинтэй ч холбоо бариагүй. Зөвхөн шин дүрээр өөр амьдралыг мэдрэхийг хүсжээ. Гэвч цаг өнгөрөх тусам халуун мэдрэмж хурч Жордан аажмаар ойлгожээ. Тэр шатам халуун харцуудын шунан дурладаг зүйл ердөөс түүний өнгөн сайхан төрх байв. Хинч жинхэнэ өөрийгөө таних тулд илүү цаг гаргахыг хүсдэггүй. Жордан санагалцаж эхлэв. Урдын энгийн төрхтэй эмэгтэй мөрдөгч үе. Тэр бас нөгөө загвар өмсөгчд шиг хар гарт өртөх эсвэл газар дээрээ дэлбэрэхээс айж байв. Купер хажуугаас нь тааруулж нэмж хэлв. Чи урд нь ч бас их үзэсгэлэнтэй байсан. Гэхдээ харц чинь дүүрэн төгшөөртэй байлаа. Хэргийн материал тэмдэглэснээр халдвар авснаас өөрөө дэлбэрэх хүртэл дор хаяж 1 жил хагасын хугацаа бий. Тэр Жорданд дахин сануулв. Үннийг олж мэдхээс өмнө хинтээч огт хүрэлцэж болохгүй. Цагдаа нарыг бүрч хөдөлгөж болохгүй. Үгүй бол их л амархан. Лабораторийн туршилтын хулган болгоно. Өмнө нь бурчуур үст бүсгүйд юу тохиолдсныг тэр тод санаж байлаа. Жордан баг зэрэг бардамхан толгой дохив. Өөрийнх нь шийдвэр буруу байгаагүй бололтой. Халдвар авсныхаа дараа тэр хамгийн түрүүнд Купертэй холбогдсон. Энэ хамтрагч урдын ядал найдвартай хിവэр байв. Хоёул мөр зэрэгцэн гэртээ ирэхэд Купер үүдний хаалга дутуу хаалтайг анзаарав. Эстхэн хин нэгэн дотогш нэвтэрсэн байлаа. Хоёул гар буугаа суулж эргэн тойрноо сэрэмжтэй ажиглав. Зочны өрөөнд хүний бараач алга. Тэд унтлагын өрөөнд ортол. Орон дээр хөвтөх цогцсыг цочин харав. Ханан дээр бас нэг гоо үзэсгэлэн бэлгэдсэн чихүүдс хүрмээр тэмдэг байлаа. Энэ бол яахын аргагүй ганц нүдэд алуурчны. Илгээсэн мөхлийн анхааруулга байв. Цаг хугацаа 3 жилийн өмнөх рүү буцна. Тэр үеийн чинээлэг байрам. Өхлийн ирмэгт тулсан үтэл өвгөн байлаа. Тэр өдрийн ажлаа дуусгаад гэртээ ирэхэд гойж гангарсан эхнэр нь хурц мэдрэмжээр байраны бийд шингэсэн эмэгтэй хүний сүчийн үнрийг мэдэрлээ. Түүний нүүрэн дээрх жигшил хормын төдийг ясгийн өнгөрөв. Тэр байраныг хөвшин яс болчиход арай даруухан байж болдоггүй юм уу гэж ижлэв. Үнэн дээр тэдний харилцаа аль хэдийн нэр төдий үлдсэн байв. Гагцхүү тэдний хөрөнгө дэндүү асар их байсан учраас үл үзэгдэх цоод шиг хоёрыг чам хүлээд байжээ. Хамгийн нэмгэнэлтэй нь тэдний хүүхэд ирэх танхис өсөөд хэрэггүй нэгэн болжээ. Ийм том болчиход гутлын үдээсэж ууж чаддаггүй. Байран өөрийгөө хэдэн жилч болов урт наслуулах аргыг хайхаас өөр замгүй байв. Тэр их нэртэй маргааш өөртөө хамт нэг онцгой эмчилгээнд явахыг хэлв. Тэр нь 90 үеийг өөрчлөх амьд биетийн технологийн туршилт гин. Хүний хөгшрөлтийг эргүүлж чадна. Залуу бие төрхийг дахин өгнө. Гэтэл насны ханан өчүүхэн ч эргэлзэлгүй татгалзав. Тэр энэ насандаа үргэлж гоо үзэсгэлэнгийн хойноос хөөцөлдсөн. Төгс хооллолт бэлтгэл дасгалжуулагч гоо засын хагалгаа. Энэ бүхэн зөвхөн төгс сантай учрахын төлөө байсан. Мөрөөдсөн амьдралаа амьдрахын төлөө. Гэвч бүх зорилго нь биесний дараа л тэр сая сэрсэн мэт ухаарсан. Тэр нямбай чимгэлсэн амьдрал.
Үнэн дээр тансаг алтан шорон төдий зүйл байжээ. Гоо сайхан юуг ч шийдэж чаддаггүйг би ухаарсан мөчөд. Би өөрт хожид байгаагүйгээр хөнгөрсөн. Ингээд нүд ирэмхийн зуур маргааш нь болов. Италийн зах дах эзлэнгийн төмөр хаалга аажмаар нээгдэв. Хид хідэн тансаг машин араасаа орж ирэв. Дээрээс бууж ирсэн хүмүүсийн нэг нь ч биш бүгд 100 тэрбумын хөрөнгөтэй дээд зиндааны баячууд байв. Хамгийн сүүлд нисдэг тэргээр ирсэн хүн. Энэ уулзалтыг санаачлагч байран өөрөө байв. Энд ирсэн баячуудын зорилго ганцхан. Тэр нь хувь заяаг эргүүлэх галзуу туршилтад оролцох. Гэхдээ тэдний зарим нь санаа зовхгүй байж чадсангүй. Ямар вирус хүнийг өтлөөд сөхөрсөн төрхөөс нь залуу дүрд оруулж чадна гэж гэлээч амжилттай боллоо гэхэд тэр үүнийг төсөөсөн удирдах зөвлөл болон гэр бүлийнхэндээ яаж тайлбарлах юм бэ? Байран тоосон шинжгүй толгоос ихсэрлээ. Өөрөөс залуужиж ирч хүчтэй болбол бусад бүх зүйл үнэхээр чухал гэж үү? Бүр болохгүй бол нэг эзгүй арал худалдаад аваад өөрийгөө тусгаарлан цоо шин амьдралаа эдлэнэ. Бүх баячууд зочны өрөөнд сууж дуусмагц. Энэ технологийн зохион бүтээгч доктор Рэ олон жил боловсруулсан хувьсгалд эмээ танилцуулж эхлэв. Энд цугласан хэдэн баячууд улс оронтой энэ тэнцэх хөрөнгөтэйч өтлөх тавилангаас мултарч чадсангүй. Яг үүнээс болж байран их мөнгө цацаж доктор Рэг нууцаар энэ төслийг ихсүүлэхэд дэмжжээ. Энэ нь урт нас ба гоо сайхны төлөвлөгөө байлаа. Хэдэн жилийн өөгүй судалгааны эцэст тэр дахин засварлах боломжтой. Хэрэглээ нь хязгааргүй уургийн рибонуклеин хүчлийн багц бүтээжээ. Түүнийг хамгийн харгас атлаа үр дүнтэй вирусын тэвчид суулгасан. Доктор Рэ энэ шинэ вирусыг үзэсгэлэнт хор гэж нэрлэв. Энэ нь эсийн түвшнээс биеийг бүхэлдэн дахин бүтээж хүний биеийг онлын хувьд хамгийн төгс төлөвт хүргэнэ. Үүнээс өмнө тэр 71 настай. Хорт хавдрын эцсийн шатны өвчтөн дээр туршиж үзжээ. Эмийг тарсны дараа зөвхөн төрх нь бүхэлдээ өөрчлөгдөж зогсохгүй. Хорт хавдрын эсүүд ч бүрэн устсан. Тэр бүх хэл ой санамж ба хариу үйлдэл нь энгийн хүнээс холт авсан. Үүнийг сонссон баячууд бүгд боломжгүй гэж уулга алдав. Ийм төгс юм энэ хорвоод байж яаж таарах вэ? Гэхдээ энэ бүхэн үнэн бол түүний ардах арилжааны үндсийн төсөөлхийн аргагүй. Байран тэднийг дуудсан нь энэ төсөлд хамтран хөрөнгө оруулах гэсэн хэрэг байв. Эцсийн дүнд өндөр өгөөж өндөр эрсдэл дагуулдаг. Ийм том олзыг тэр ганцаараа залгиж дийлэхгүй. Танилцуулгыг сонсоод дуусахад бүх баячуудын сэтгэл хөдлөлөө. Нэг нь энэ төлөвлөгөөг өөр хэн мэдэж байгаа вэ гэж асуулаа. Доктор Рэ энд сууж буй хүмүүсээс өөр хэн ч мэдэхгүй гэж илэн далангүй хэлв. Харин үзэсгэлэнт хорийн өгөгдөл боломжоор бүгд энэ хатуу дискэнд байгаа. Туршилтын өрөөний техникийн ажилтнууд хүртэл хатуу хуваарлалтайгаар удирдагддаг. Тэд тус тусынхаа хэсгийг л хариуцдаг болохоос нийт зорилгыг мэддэггүй. Тэдний дундах нэгэн эмэгтэй баячин доторх зомлоо хэлв. Түүний биед өөр зүйлс бас бий. Энэ тарсны дараа биед үл нийцэх уурвал гарах болов уу? Доктор Рэ өөртөө итгэлтэйгээр толгоос ихсэрлээ. Биеийн жинхэнэ хэсэг биш бүх бодис. Дахин бүтээх явцад өөрөө задарч гадагшлана. Тэрч бүх хис ойдлын зүү утасны мөр чалга болно. Ингээд баячуудын төвчээр бүрэн тасрав. Бүгд тусгаалan хийсэн хамгаалалтын хувцас өмсөд урьдчилан бэлдсэн тусгаарлах өрөөнд орцгов. Доктор Рэ тэдэнд их хэмжээний ундны ус бэлдэж өгсөн. Мөн бүгдийн утсыг хураан авлаа. Абсолют нууцлалыг хангахын тулд байрны ээлж болоход тэр гар цүнхээ дарж барив. Тэр нь хувийн эд зүйл гэж тохиоллоо. Доктор Рэ түр эргэлзсэн ч цааш зүтгэсэнгүй. Бүгдэд аль болох хурдан бэлэн болохыг сануулв. Тэр эхлээд өөрийн дарга байранд нэг тариа хийв. Үүнийг харсан бусад баячууд санаа амрав. Тэгээд тун дуулууртайгаар тариулж дуусгав. Доктор Рэ нэгийг бодсон мэт эргэн тойрноо ажиглав. Тэгээд юу ч хэлэлгүй өрөөнөөс гарч одов. Эхэндээ тэдний ам баг зэрэг цангаж байв. Тэд ус шүүрч аваад амь тэмцэн залхиллаа. Гэтэл дараах нь бие дотор нь урагдах мэт өвдөлт өргөв. Ясан насар их хүчээр татагдаж буй мэт. Доктор Рэ өрөөнд дахин орж ирэхэд өмнөх задгаа талбай дээр зөвхөн үл ялаж ирэлцэх махан бүрхүүлүүд үлджээ. Арьс урагдах чимээтэй зэрэгцэн. Нэг хүчрэхэг гар сунаж гарч ирэв. Эдгээр хөрөнгөтнүүд эцэст нь хувирлаа. Уртын өтөлсөн гадар нь үгүй болж, оронд нь толгор чанга. Шугам тод ирүүл бий болов. Тэд тисэлгүй толны өмнө ухсхийв. Бараг төгс төрхөө шуналтайгаар шимтэн харлаа. Зөвхөн байран л хамгийн түрүүнд хит баяслаасаа сэргэв. Тэр чимээгүй бүхийж авч явсан цүнхээ нээв. Дотор нь бүр жижиг автомат буу нуусан байлаа. Дараагийн мөчөд буун дуу нижигнэн гарлаа. Хэдэн баячууд хариу үйлдэл хийх завдалгүй. Ар араасаа цусан нуурт унлаа. Байран аль хэдийн бүхнийг тооцоолчихсан байжээ. Хэрэг туршилт амжилттай болбол тэр бусад баячуудыг устгах нь энэ технологийн үр шимийг ганцаараа эзэмшин. Учир нь энэ бол зүгээр нэг залуужуулах гайхамшиг биш. Харин дэлхийн дэг журмыг оронгоор нь эргүүлэх үз бүтээл. Байран өчүүхэнч өршөөлгүйгээр эдлэн дэх бүх хүнийг хөнөө. Хөсөлж авчирсан алуурчтаач бас өршөөсөнгүй. Ноён үнэхээр та мөн үү? Тийм ээ. Харин ахлах техникийн мэргэжилтэн доктор Рэгийн хувьд түүнийг мэдээж өөрийн гартаа бат атгах ёстой. Учир нь ийм бие махбодыг дахин хэлбэржүүлж хөгшрөлтийг эргүүлдэг хор хизээж тасрахгүй мөнгө хэвлэгчтэй адил. Ингээд үзэсгэлэнт хорийн 5 дугаар ангийн агуулга ийм байлаа. Энэ анги голдуу үзэсгэлэнт хор хэрхэн бий болсныг өгүүллээ. Мөн тэр бомтон эзний цуст хөрөнгөцсөн түүхийг ч харууллаа. Гэхдээ ачи ингэж бодож байна. Бусад баячуудыг хөнөөдөх хэсэг арай хиймэл санагдсан.
Зохиолч ингэж бичсэн нь илт. Байрууны харгас хатуу занг тодруулах гэсэн хэрэг. Тэгтээ тэр нууцыг аль эртээ садгална гэж шийдсэн юм бол тэгвэл яагаад тэр эдгээр баячуудыг хурж ирээд туршилтад оруулсан юм бол тэднийг хөнөөн гэдэг баггүй эрсдэл үүрнэ гэсэн үг шүү дээ. Үүнийг зүгээр л эмийн нөлөөг турших гэсэн гэж тайлбарлавал бүрч үнэмшилгүй болно. Зүгээр хідэн нэргүй хүнийг авчирчихгүй. Тэгсэн нь илүү ашигтай биш гэж үү? За ингээд өнөөдрийн тайлбар энд хүрлээ. Өөр бодолтой хүмүүс байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээд ярилцаарай. Дараагийн дугаарт уулзъя.